Тэгээд нэг л юм харагдаад байна л да. Одоо тэгээд хэцүү юм даа нэрээ. Одоо юм ярихаар ус төрчихсөн болчих гээд байдаг. Төлөвлөж чадхаа үлдсэн. Гадна дотны нөхцөл байдал, геополитикийн асуудал гэдэг энэ бол тооцоолж та асуудал. Манай мэрэгжлийн яамдууд, олон мэрэгжлийн боловсон хүчин байдаг. Тооцоол ажиллах хэрэгтэй байсан. Гүйцэтгэж чадхаа үлдсэн. Мөнгөө үрж чадхаа үлдсэн. Мөнгөө үрж чадхаа болоод одоо 530-д тэр бомыг татуулж байгаа. Тэмээс жохлон сайдаа. Тендерээ зарлаагүй, хуулиа хэрэгжүүлээгүй, хуулийн хугацаанд мөнгөнд татагдчих. Мөнгөө үрж чадхаа болсон. Зовлон. Тэгээд дүгнэлт боловсруулж чадхаа болсон. Хууль эрх зүйн хоорондын чиг үүргийн уялдаа холбоо хангагдах байсан. Аль хууль нь алигаа яаж хамаарад ямар чиг үүргийг хэрэгжүүлэх юм мэдгүй болсон. Дуртайгаар оруулж өөрчлөөд 1 минут нэмж өгье. Очроо тгшөнд. Тэгээ энэ байдлыг л одоо хэдүүлээ 120 сургуулаа нийлж байгаа л өөрчлөж авсан сайдаа. Түрүүн таны хэлж байгаа санааг чинь ойлголоо, зөрөгтэй байгаараа гэд. Тэр төрийн албан агчийн тухай хууль дээр бол орж ирээд явчих хэрэгтэй байсан шүү дээ. Монгол Ардын намын бүлгээр ороод татуулчихж байгаа шүү. Тэгээ манай энэ дандаа энэ Монгол Ардын намын залуу гүшүүд бид нар бүгдээр сууж шүү. Тэгээ зарим нэг юм ингэ зөрөгтэй хийгээд эхлэхгүй болохгүй. Одоо болгоомжтой дараагийн ахалж байгаа ажлын хэсэг дээр олон асуудлууд байгаа. Олон хуулийн давхцлууд. Тэгэл хойно дандаа тэр нөгөө нийгмийн халамжийн асуудлууд, салбарын асуудлууд ярьдаг. Тэгэл өстой дөрөвний жавсан сайдын хилдгээр нэг уриал оозон барайл ороод ирэх бахал та. Тэгээ энэ намар энийг хамтдаа туулж авахлан сайдаа тхүү. Тэгээ жоохон зөрөгтэй үзье. Энэ улс эх орноо жоохон өөр болохгүй бол нөхцлүүд л хүндэрсэн байна гэдэг чи өдөр болго харагдаж байна. Сүүлдээ бол би ингээ асуулт асуух үг хэлмээрч болж байгаа. Баяр өдөр дарга. Асуугаад ч нэмэр байхгүй, хэлээд ч нэмэр байхгүй. Зүгээр л нэг юм